цусны хор тавдартай эмэгтэй зөрж нөгөө жирэмслээд тэгээд төрөөд төрөхтөө айж нөгөө кесар халгаагаар төрсөн чинь цусны бүлгэнд нөгөө учраас нөгөө цуслаг завсраар том нөөж үсээд тэр нь эдэлээд 8 хаалгаанд ороод амар юм. Ямар аюултай юм бэ тий? Эм чинь бол ингээд эмэгтэйчүүд яасан өөртөө хайрг юм бэ? Энэ одоо нийгэмд одоо ийм байгаа шүү дээ. Их нас орчгаар хамгийн цааталт нь юу амар байдгүй гэвэл үлдчихэж байгаа хүүхдүүд нь хөвгүүд нь нөгөөх нэг хүний гар хөл болж нөгөө шоронд ороод охтууд нь л дотроос зэрэг бэлгийн хүчээр хил төртөл ингээл их хэд бүхэн нийгэмд асрах хэрэгтэй гэдэг нь наацхан тэр байдаг байхгүй. Тийм учраас энэ асуудал дээр бол их онцгой анхаарах хэрэгтэй. Эгийн эрүүл мэнд подкаст манаас ээлж дугаараа эхэлж байна. Үзэгчд манаас гайхчихж магадгүй би ингээд нөгөө ярилцаад явж исэн болохоор эхлэхгүй таны яриаг бас нэлээ удаан бас сонслоо л доо. Тийм тэгэхээр таныг бас ямар одоо анагаахын шинжилгээ ухаанттай яг энэ салбартаа чиглэлдээ бас нэлээ одоо их юм хийсэн хүн байна. Бас их асуудлууд бас их гардгийн байна. Өөрсдийн бас эмэгтэйчүүдийн бидний өөрсдийн бас хайхрамжгүй байдлаас олж их одоо эрүүл мэндийн их эрсдэлд оруулдаг ийм нөхцөл байдлууд ч бас байдгийн байна гэдгийг бас нөгөө бичлэгээс өмнөх ярилцлагаар бас танаас сонслоо л доо. Тэгээ таныг бас үзэгчтэй танилцуулчих тий. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их барих эмэгтэйчүүдийн одоо төрөлцсөн мэргэжлийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч мөнх хоёр одоо манай энэ удаагийн подкастын зочноор өргөцсөн байна. Танд бас өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө бас танилцуулаач те. Анх хэдэн оноос ахуулаад яг энэ чиглэлээр ажиллаж эхлэв, хаана яаж одоо суралцав те? Миний бие бол одоо 32 жил их барих эмэгтэйчүүдийн эмч хийж байгаа. Одоо Монгол улсын эрүүл мэндийн салбарт бүх шатлалд бол ажилласан. За ажиллахдаа бол зүгээр нэг сар ажиллаад бол өнгөрөөгөө доотлол нь бол 2-3 жил ажилласан. За тэгээд салбарын ажиллах хугацаанд бол одоо бүх хүндрэлтэй нөхцөл байдал болон бүх зүйлтэй бол танилцж биеэрээ одоо гар биеэрээ оролцож ингээд зүтгэж яваа юм мэргэжилтэн энэ ч байгаамаа. 93 онд анагаах ухааны их сургуулийг төгссөн. За тухайн үед бол одоо онцлог төгсөжсэн хүмүүсийг бол нөгөө энч нарыг одоо тэнхэн болгонд одоо багшаар бэлдэжсэн. За тэнд их барих эмэгтэйчүүдийн тэнхимд бол намайг одоо тэнхимэр хэлэх тухай үед манай ардын эмч жав багш маань одоо сонгож авч сургаж ирсэн. За тэгээд тэрнээс хойш би мэрэгжлийн хаягүйгээр одоо бүтэн одоо яг нэг сэтгэлээр одоо ингээд 32 дахь жилдээ ажиллаж явж байгаа. За намайг бол олон хүн мэдэх бах. Ер нь Монголын эмэгтэйчүүд бол ер нь л мэддэг гэж би боддог. Яагаад гэвэл одоо их олон хүнд одоо мэсцлийн болон бус тусламж үйлчилгээ үзүүлсэн олон хүүхэд их бариад авсан. Ажиллагаа ихтэй, гардан үеих үйлдэл ажиллавар ихтэй. За тэгээ онлайн мэдлэг их шаардсан их том одоо мэргэжил байт юм байна гэдэг ингээд амьдралынхаа явцдаа ойлгоод ингээд сууж байна. 32 жилийн дараа тий. Ямар актер мэргэжил сонгож явдээ гэж бас бодоход хүрж байна. Зарим тохиолдолд бүр шандрах тохиолдлоос бид нарт бас байдаг. 32 жилийн чигээр чинь 5 жил 6 сар нь бол гэртээ хоног л байдаг. За тэгээд алс хорийн дуудлага, хүндэрсэн эрхчүүд. За тэгээд хүнд мэслүүд болгон дээр сүүлийн жилүүдэд зөвлөхөнч болохоор маш их дуудагдаж одоо ажиллаж байгаа. Тийм. За тэгээд олон эхийн амнаас аврах гэж зүтгэж байгаа. Тийм зорилготой явж байгаа юм ч хамаа. Баярлалаа танд. За одоо ингээд 32 жилийн турш ингээд яг энэ ингээд чиглэлд ажиллаа явж байхад танд одоо яг одоо за энийг л одоо ингээд бүр хилээд те ойлгуулад анхааруулахгүй бол үнэхээр болохгүй байна гэсэн ийм зүйл одоо юу вэ те? За өвчлөлийн тухай түрүү асуугаад байсан. Тэгэхээр эмэгтэйчүүдийн нөхөр зүйн эрхтний өвчлөл бол одоо сүүлийн жилүүдэд бол ихсээд нэмэгдээд байгаа. За энэ дээр болохоор бас хамгийн нэгдүгээр байранд өрөвсөлт эмгэг ордог. Өрөвсөлт эмгэг. За өрөвсөлт эмгэгийн цаана бол нян халдвар байдаг учраас тэрээс бол бүрэн сэргийлэх боломжтой гэж би бол боддгийг. Тэгэхээр энд хувь хүний эрүүл мэндийн асуудал их чухал яригдах. Тэгэхээр зэрэг эрүүл байхын тулд бол одоо багаасаа эрүүл мэндийн боловсролтой байх нь чухал. Яавал би одоо халдвар авахгүй байх вэ? Яавал одоо халдвар авсан гэмний биед өөрчлөлт гарвал хэнд хандах вэ гэд тусламж хайхын мэдлэг нэгдүгээрт одоо өсвөр насны бага наснаас нь эхлээд тэгээд бүх одоо насны эмэгтэйчүүд суулгаж өгсөн байх чухал байхгүй юу? Тэр оюуны дархлаа чухал.
Тэгээ оюуны дархлаа дээрээ тулгуурлаад одоо өөрчлөлт гарвал би хэнд хамгийн түрүүнд хандах вэ гэдэг одоо өсвөр насны хүүхдүүд тухай бага насны хүүхдүүд хамгийн ойр байгаа хамгийн өөрийнхөө дотны хүндээ хамгийн одоо нууц юм ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэн дээрээс одоо хэн надад туслах вэ, цаашаа тусалж чадах вэ гэдгийг одоо мэдэж чаддаг, тусламж авч чаддаг, тэгээд ярьдаг, нээлттэй чөлөөтэй, тэгээд өвчнийг эсэргүүцэх чадвартай одоо байх хэрэгтэй. Эрүүл мэндийн системд бол одоо мэдээлэлтэй бол хаагур яаж мэдээлэх үү, яавал би тусламж үзэх, яавал зөв байх уу гэдгийг зөв мэдсэн. Энэ мэдлэгийг бол суулгаж өгсөн аль тал нь тийм л байх хэрэгтэй дээ. За өрөвсөлд өвчин дараа нь одоо энэ хорт хавдар, эмэгтэйчүүдийн хорт хавдар одоо дэлхийн нийтийн бол Монгол улсын сэтгэл түгшээс нэг том асуудал байдаг. Одоо залуу эмэгтэйчүүд одоо хорт хавдрын улмаас, умаа хүзүүний хорт хавдрын улмаас нас ороод байна. За тэгээд энэ нас оролт бол одоо ингээд буурахгүй байна тийм ээ. За тэгээд цог зарах хэмжээ авах нь зөв гэдэг ингээд байнга ярьж байдаг ийм асуудал. За дараагийнх нь доктороос энэ эндометриоз гэдэг одоо энэ 3 дугаар байранд ордог эмгэг байгаа. Миний өөр докторийн ажил байгаа энэ. Эндометриоз эмгэг бол дэлхийн нийтийн бас томоохон асуудлын нэг болсон байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол эндометриоз эмгэгийг ганцааранд нь одоо ингээд 2 жил тутам нэг удаа бүр том конгресс дэлхийн нийтээр зохион байгуулдаг. Энэ конгрессийн гол зорилго нь бол эндометриоз өвчлөлийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, за тэгээд нөхөрч үерхтнийг хадгалж үлдээх, үдэлтийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж 2 жил тутамд одоо энэ 2025 онд бол Австрали улсад бол зохиогдно гэдэг дэлхийн нийтээр зарлагдсан, илтгэлүүдийг хүлээгээд авцсан юм байгаад байгаа. За дараагийн нэг том асуудал нь бол одоо энэ хоргоо хавдрын асуудлууд байгаа даа. Тэгээ тухайлах юм бол умаа хоргоо хавдар эмэгтэйчүүдийн цус алдалтанд хүргэдэг. Хоргоо хавдар бол 4-р яринд явдаг юм өвчин байдаг. Заримдаа 3-р яринд ордог, заримдаа 4-р яринд ордог. Өрсөлдөд яваад эндометриозтойгоо. За энэ өвчин бол бас түгээмэл тохиолдох эмгээг эмэгтэйчүүдийн 35-40% нь бол хоргоо хавдартай байгаад байна. Умаа булчингийн гаралтай хоргоо хавдар бол нэлээ илүү гişг ихсэх хандлагатай, залууж хандлагатай ингэ байгаад байдаг. За энэ болохоор зэрэг бас шалтгаан тодорхойгүй. Тухайлбал бол эндометриоз хоргоо хавдар хоёр ерөөс шалтгаан тодорхойгүй. 100% за энэний гаралтай юм а гэж хэлэх тийм байхгүй. Даавар хамааралтай юм байна гэж ингэж үзээд байгаа. Ер нь ангаах юм бол нотлохоон тулгуурладаг учраас бол нийт дэлхийн эмч нарын болон эрдэмтдийн нотлохоон дээр бол даавар, бэлгийн даавар уу өндөвсөөс ялгарч байгаа эстроген, прогестерон дааврын, шарвын дааврын одоо тэнцвэрт байдал алдагдлын суурин дээр үүсээд байна уу гэдгийг бол нэг 80% орчим нь бол баталсан байна. Тийм учраас даавар хамааралтай гэж үзэж байна. Халдварт өвчин бол нянгийн болов вирусын шалтгаантай. Умаа үзүүний хорт хавдар бол тухайлбал вирус, цэвэр вирусын халдварын шалтгаантай. Энэс хамгаалах боломжтой гэж ингэж үзэж байгаа. За хоргоо хавдрыг бол эндометриозыг бол бид нэр хүний дааврыг бол одоо хар багаас нь тийм байна, ийм байна гэдээ хэлэх бас хэцүү л дээ. Тэгтэл дэлхийн нийтээр бол дааврын тэнцвэрт байдал дээр маш их анхаарч байгаа. Европын холбоо, Аз намхан олон орны бүс нутгийн хорлууд энэ төр байнга л дааврын тэнцвэрт байдлын асуудлыг гэдэг ярилцаад байдаг. За тийм л байна да. Олон улс яг энэ одоо эндометриоз гэдэг энэ одоо чиглэл рүү анхаарал хандуулахтаас 2 жилд нэг удаа ингээд том хурал хийдэг гэж байна шүү дээ. Одоо нөгөө сөрөг нөлөө аюул эрсдэл нь маш өндөр болохоор одоо дэлхийн нийтээр анхаарал хандуулаад байна гэж би харах гэдэг юм л да. Яг энэ талаар та одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч тээ. За эндометриоз эмгэг бол яагаад дэлхийн нийтийн анхаарлын түвшинд очсон бэ гэхээр зэрэг энэ эмгэг байнга өвдөлттэй байлгадаг. Насан турш эмэгтэй хүнийг одоо бүр байнгын өвдөлттэй байлгадаг. Тэргээрээ одоо байнгын шаналгаад өвчин гэдэг багтаж явдаг байхгүй юу. Тэгээд өвдөлтөөсөө болоод эмэгтэй хүн бол дээр одоо хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Физиологийн одоо үйл ажиллагаа нь одоо алдаж байна. Өөрийн одоо хэрэгцээт үйл ажиллагаа хийж чадхаа байж байна. Ялангуяа биений мэрэх үедээ хүчтэй өвдөлтөөс болоод бол хөдөлмөрийн чадвар алга хөвтөж штэ. Зарим нь бол 30 ажил хийх боломжгүй болчиход штэ тий. Оюуны болон бос биеийн хүчний ажил хийх боломжгүй болоод мөр ингээд хэвтэрт орох хөдөлгөөн тэгж өгдөг байхгүй юу. Тийм учраас бол дэлхийн нийтийн анхаарал тавьж нэгдүгээр. Хоёрдугаарт бол өргөдөлд хүргээд байдаг. Яагаад гэвэл тэр ингээд одоо энэ биений мэрхээр гардаг тэр хохроо гардаг тэр хохроо идүүд нь өөр эрхтнүүдэд шилжиж ингэж байрласнаас болоод биений мэрэх үе тэр хохроо процесс давхар явагдахаараа өрөвслийн процесс явж байгаа гэсэн үг. Ялангуяа тэр
гялтан хайлс гэдэг хэвлийн гялтан хайлсаар бучигдсан бүх эрхтнүүд. Тухайлах юм бол гидс, дахир гидс, мухар олгоо, за тэгээд май, үр дамжуулах хоолой, за өндгөвч, за арцгийн тэр ёроол хэсэг одоо тэр дуглаасын хүнд зай гэж ярьдаг тэр одоо гялтан гар бучигдсан газарт бага хэмжээтэй үүссэн байсан ч гэсэн нэвчиж ингэж өрөөсөл үүсгдэг. Дотоод шалтгаантай нөгөө нянгийн шалтгаангүй өрөөсөлт өвчин учраас бол даамжирх хүндрэхээр бүр өвдөлт нь ихсээд байдаг. Тэгээд тэрнээсээ улбуулаад бол нэг өргөдөл хүргээд байдаг. Тэгээд эндометриоз эмэгтэйчүүдийн одоо 50-60% өргөдөлтэй байгаад байдаг. За 70% хүртэл ч гэж зарим хүмүүнд хэвлэлүүдээр бичсэн байгаад байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг нөхөрчгүй эрэхтэнд халгаатай эмгэг юмаа гэж ингэж үзэж байгаа. Чимээгүй одоо тахал маягийн 21-р зууны нөхөрчгүй эрэхтний тахал маягтай явж байгаа эмгэг юмаа гэж дэлхийд одоо 256 сая эмгэгт нөхөрчгүй насны эмгэгтэй эндометриоз эмгэгтэй ингэж ханалтсан ингэж явж байгаа. Тийм учраас бол одоо конгрессийн буюу одоо хурлыг бол 2 жилд нэг удаа зохион байгуулж байгаа. Тийм байдаг. За энэ Монголд их үү? За Монгол улсад сүүлийн жилүүдэд бол их нийлэгшиж байгаа. Монгол хүн бол бас л ялгаа авахгүй л дэлхийн нэг л хүн ам тий хүн ам эмхтэй тийм учраас бол эмхтэй хүн ам тийм учраас бол ялгана гэж бол байхгүй. Харин бүр хүйтэн сэрүүний уйлралтай, стресс ихтэй, дээр нь одоо орчны байдал энэ төр маш их нөлөөлж байгаа. Тэр байдлаас болоод эндометриоз сүүлийн жилүүдэд маш их байна. Ихсэж байна, залуужж байна бүр. Тэгэхээр эрт мэднэ гэдэг нь одоо тухайлах эрт онцлох нь чухал байдаг бөгөөд онцлохоо хожимдож байх нь бол 7 жилээс 8 жилийн дараа болоод үүснээс хойш шүү дээ. Нэг чинь жижигхэн хэмжээтэй 1 мм 2 мм үүсч ирснээс хойшоогоо 7-8 жилийн дараа нөгөө шинж тэмдэг нь хит хүндрээд эхлэхээр тэр үед бүр хугацаа алдсан байдаг байхгүй та. Тэр хүртэл явдаг хүн байна уу? Байна уу? Одоо байлгүй байх. Тэгээ одоо манай ах чинь одоо мэдхгүй байна уу? Бид нар онцлохгүй байна уу? Яаж юм? Юунаас болоод хамгийн гол нөгөө суур мэдлэг хэр их урт хугацаа болоод байгаа байхгүй тий? 7-8 жил гэдэг чинь хангалттай хугацаа үстэй тий. Тэгэхээр одоо энэ өсвөр насны охтуудад биений юм ирэх байдал чинь өвдөлттэй биений юм ирэх гэдэг нь шүү дээ тийм ээ. Тэрийг л манайхан тоохгүй архиад байгаа нэг буруу байгаад байгаа байхгүй юу? За тэгээд заримдаа одоо охтуудын нөгөө биений ингээ мөчлөг нь алдагдaltaй байж байгаа засардаг шүү дээ 2 жилийн дотор. Тэрийг зүгээрээ гэдэг тэрнтэйгээ адилхан өвдөлттэй биений ирээд байгаа хүүхдүүдийг чи зүгээрээ гэж хэлж болохгүй байгаа. Өвдөлттэй биений ирдэг өсвөр насны охтуудын 70-80% нь дурангаар ингээд шалгаад үзэхээр эндометриозтой байгаад байдаг байхгүй юу? Эндометриоз. Тэгэхээр тэр юу хэлээд байна вэ энэ өвчин? Биений мэрхээр хохроо гардаг тэр уман саастрах өвчин хохроо идүүд нь хэвлийн хүнд юм уу аль нэг эрэхтэнд зөөвөрлөгдөж очсон байдаг. Тэр зөөвөрлөгдсөн механизмыг тайлбарлах гэдэг анагаах өнөөдөр 100% тайлбарлаж чадаагүй. Тэгэхээр тэр эндометри гэдэг буюу уман саастрах өвчин тэр үед чинь ямар дааврын хүчинд хөвсий зузаардаг юм бэ, ихсдэг юм бэ гэхээр зэрэг эстроген дааврын өндгсөөс ялгарч байгаа даавар цусны дотор өндөр байхаар л тэр одоо ганцхан мэдрэг эрэхтэн тэр умаас салтрах гэж байхгүй юу? Рецептор олонтой тэрийг хүлээж аваад өөрчилчээдэг. Тэгэхээр зэрэг тэр ямар нэгэн байдлаар цусны дотор эстроген даавар өндөр байгаа суурин дээр тэр эндометриумын умаас салстай идүүд аль нэг өөр газар өөр эрэхтэнд зөөвөрлөгдөж очиод тийм төстэй урал явагдаад өвдөд байхыг л хэлээд байгаа. Тэгэхээр зэрэг тэр ихэвчлэн арцгийн эрэхтнүүдэд буюу тэр гялтан хайлс. За тэгээ тэр үр дамжуулах хоолой өндгөвч энэ төрд байрлалтай байгаад байдаг байхгүй. Тэгэхээр гялтан хайлс өөрөө хэвлийн гялтан хайлс бол их мэдрэл олонтой эрэхтэн, мэдрэхгүй их олонтой, өвдөлтийг их мэдэрдэг. Тэгээд цусан хангамж ихтэй. Яг микроскопоор наривчлаад судлах юм бол одоо 6 давхраас 12 давхар байна гэдэг ингээд манай мэдслийнхэн ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр цусан хангамж ихгүй мэдрэл өхөө эрэхтэнд суурьш гараа маш их өвддөг байх нь шүү дээ. Тэгэхээр гадны биш одоо гисэн мөртлөө өөрийн эрэхтэн мөртлөө өөр идэл шилжээд байрлахаараа өвчин болчиход байна шүү дээ. Тэгээ энэ байдлыг эрт илрүүлэхээр доншлоход хамгийн гол нь өвдөлттэй биений ирж байгаа охтуудыг анханаас угаас өвдөлттэй биений мэрээд байгаа мó эсвэл хоёр дахьчаар өвдөлттэй биений мэрээд байгаа мó эсвэл эндометриозын шалтгаантай юм уу юу гэдгийг ялгаж онцлох нь их чухал. Тэгээд тэрэндээ таарсан арга хэмжээ эрт авах нь их чухал байна. Миний хамгийн залуу одоо хүүхэд бол 16 настай хүүхэд дурандаж онцлоо. Тэгээд одоо ингээд
эмчилгээг хийгээд өгсөн нэлээд хэдэн тохиолдол байгаа. Дурангаар эмчилгээ хийгээд тэр эндометриозын гол үнтийг чимхэж түлээд эдийн ширгээг наваад батлаар чи нөгөө заавал дурандчиж эд сорцын шингээ аваад микроскопоор харж энэ умаас алсдаг эд муу юм аа гэдэг ингээд ногтлох хэрэгтэй байхгүй. Тэгж нотлогддог учраас хугацаа алдаад байгаа. Тэгэхээр одоо хүн болгоны толгой дараалал л бас ингээд эний үйлдэл дээр охиныг барьж аваад унтуулаад ингээд дургийн хаалгаа хийгээд авах хэцүү байхгүй да. Тийм нөхцөл байдал байгаагүй. Манайх бол одоо сүүлийн одоо 5 жил дотор бол дурангийн мэсэл нэлээд сайн түлхцтэй хөгжиж байгаа. Эмэгтэйчүүдийн дурангийн мэсэл ялангуяа тэрэн дээрээ бид нэр суурлаад бол энэ судалгааны ажлаа бол ингээд хийгээд одоо ингээд явж байгаа. Тэгээд одоо хамгийн гол нь бол нөгөө таамаглах эмчилгээ гэдэгт эрт оруулах нэг чухал байна. Тэгээд тэрний дараагийнхаа алхам тэр дурангийн мэсэл болох гэдэг шүү дээ. Дурангаар онцлоод эдийн шилгээ аваад эмчил давхар эмчилгээ. Эхлээд таамаглаад одоо за энэ байж магадгүй гэдэг эмчилгээ хийгээд хэрвээ зүгээр болохгүй те нөгөөх нь ингээд үргэлжлээд авах юм бол дараагийн шатны эмчилгээнд онцлогоо эмчилгээнд хамрагдах гэдэг шүү дээ те. Оролцох байх хамаардаг. Одоо яг энэ ямархуу зүйл байгаад байна. Би бодлоо ингээд таны яриг сонсохлоор нэг юм одоо хан дээр наалтсан одоо үүч юм шиг тий ургацаг юм шиг эсвэл нэг юм уйлынхаа юм шиг юм байна л гэж би харавханаар төсөөлөд байгаа байхгүй юу тий нэг иймэрхүү юм байгаад байна уу одоо нэг би ингээд ном зориулгүй барьж ирээд байгаа та нэг зур харахгүй болохоор ойлгохгүй байхгүй юу тий хүмүүс ч бас тий тэгэхээр бас баримжаатай болох үднэс ийм хар хүрэн ийм толготорсон одоо тоолгоо хүний цусны дотор сорив шиг юм шиг тий сорив шиг юм шиг мөртлөө дотроо шингэнтэй дотроо юм хар хүрэн тэгэхээр биений ирдэг тэр цус гардаг штэ тэр цусны дотор ч н одоо тэр умаас саас төрөвч идүүд байдаг түүнээс гадна бол цусны дотор бол гемосидрин гэдэг нь одоо хүний цуснаас одоо дотор байгаа төмөрийн одоо үлдцүүд гэсэн үг шүү дээ. Тэр төмөрийн найрлагатай үлдцүүд нийлээд ингээд шигдээд нэг тийм хар хүрэн тийм одоо өнгөтэй тийм эд болоод ингээд шигдээд тэгээд ингээд хүнийг ялтаа хайсвал ингээд дотроо шингэнтэй ингээд хөдөлгөөр ерөөсөө өвдөхгүй байх хэрэгтэй байхгүй да. Гэтэл энэ ингээд хөдөлгөх юм уу гэд гөрүүлзээд хөдөлгөх юм уу тэр шургалцээд маш их өвдөлт үүсдэг. Гэд баян хөдөлж идэг хэрэгтэй болоо. Гэд хөдөлж ингээд өдгөн шингэнэ гаргана. Давсаг байн сунж агшчихдаг хэрэгтэй. Тэгжиж одоо нөгөө үйл ажиллагаагаа явуулна. Гэтэл тэр үйл ажиллагаагаа явах хөдөлгөөр л тэр нөгөө гялтан шуургэлцээд их өвдөд байдаг. Тийм шинж тэмдэг байдаг. За тэгээ биений мэрхээр их өвддөг. За тэгээд бэлгийн хавьтлын үед бол өвдөд байдаг. Өтгөнөөрөө бид цаар өвдөд байдаг. Шээхээр ингээд шээс давсаг дүүрхээр өвдөн, давсаг сулархаар өвдөн гэх мэтээр үйл ажиллагаатай холбоотой өвдөлтүүд мэдрэгдээд эхлэх юм бол магадгүй би энэ гялтан альсандаа наалтцсан эндометриоз идүүд байгаа юм биш үстэй надад гэж бас бодох хэрэгтэй юм байна да. Бас их нөгөө өөрийгөө бас их ажиглахгүй бол бас болохгүй юм шиг байна тийм үү? Өөрийгөө ажиглах хянах хэрэгтэй байхгүй юу? Анзаарчлах хэрэгтэй юм. Тэр одоо энэ тоолгоо эхлээд бол нэг иймэрхүү улаан хөрөндөө тийм уйлахаа руу маягтай байгаад тэгээ явцаар болох дороос тэр ийм хаар хөрөн тоод ийм болоод тэгээд энэ чинь хэмжээчхийн нь бол хэмжээтэй дурангаа гаргаад хэмжээгээр томроод их талбай хамрах тусмаа үүдэлт улам их байдаг. Одоо ингэж томорж одоо юу яах хугацаа нь хэдийн хугацаа бол за доотл нь бол бүр ингээд их талбай хамраад арцгийн хүндийг халтан бүрэн хамрах одоо бид нэр фроzen pelvis уу одоо ингээд хөлдөө юм шиг юм багцраад юм болчихдог байхгүй юу. Тэр болтол бол нэг 10 жилийн хугацаа 10 тэгээд доотл нь 7-оос 10 жилийн хугацааны ямар ч имчилгээ хийхгүй яваад байгаа тийм болдог. Тэгэхээр хоёр өндөгч тустай байх гэсэн бол савныхаа ард талаар ингэ наалдаад дээр нь хоёр талаараа тэгээ бүх ингээд өөр дамжуулах хоолой тэгээ тэр гялтан хайлсан сая тахир гэдээс тэр шулуун гэдсэн тэр наалдаад ингээд багцрахаараа frozen pelvis гэж. Одоо би нөтэн Австрийн Вен хотод Вений их сургуулийн эмнэлэг дээр яг энэ чиглэл дээр бас нэг observation хийгээд нэг сар байж байгаад ирсэн. Тэгэхээр одоо Австрид бол ялгаал авахгүй бид нар шиг ингэж ажиллаж байгаа. Тэгээд хамгийн гол нь тэнд бол нэг мэцлээ хийхдээ бол төгс байдлаар хийж өгч байгаа. Одоо 50 наснд нэг нь нөхөрчгүй эрхтний үйл ажиллагаа дуусаад зогссон бол цаашдаа нөгөө хор тавдар болохгүй зөөрийг багасгах дараагийн хүндрэлээс хамгаалах зорилгоор бол тэр хистерэктоми буюу маа авах мэтлийг төгс өндөвчтэй нэгээ дахиад тэр тахир болон шулуун гэдсийг бүрэн аваад арцгийг одоо бүтэн чөлөөлөө тэгээд эрүүл эрхтний доош нь залгаад ингээд нэг мөсөн өдөр зөнгөөгийн нэг хагалгаа 3 цагаас 4 цаг орчим үргэлжилдэг юм төгс мэтлэг хавсарсан олон мэрэгжлийн мэтлэг ингээд хийгээд өгчдөг байна. Маш сайн байна. Тэгэхээр манайх бол тэр чиглэл рүү л одоо явна. Манайд бол тэр нь арай бас хараахан
бий болоогүй. Одоохондоо харахандаа бий болоогүй. Яг тэр frozen pelvisтэй үед бид нар history хэмжээгээ хийгээд тэгээ даавар эмчилгээтэйг хавсраад бол явж байгаа. Тэр тохиолдол нь бол манад бол байдаг уу? Таны тэр ярьсан актер. Тэгэхдээ сүүлийн жилүүдэд бол ингээд бид нар арай тийм тохиолдол руу орохгүйгээр барьж авсан хүмүүсүүдээ эрт барьж аваад эмчлээд арай нэг хүнд олон хэрэгтэн авахгүйгээр энэ төр эмчлээд байгаа. Тэгэхээр энэ бас нэг ололт амжилт юм тийм. Ололт амжилт. Нэгэнт л одоо энд мэрэгжилтэн сургагдсан, нэгэнт мэрэгжилтэн зэрэг хамгаалсан, нэгэнт л энд манифест сэтгэл зүгээ зориулсан бол бүр яг тэрний төлөө бол байна. Тэр эмчийг ямар л шатанд онцлогдсон тэр үе шатанд нь тохирсон эмчилгээг хийж өгөхийг зорж байгаа. За тэгээд одоо энэ нэгэнт эстроген дааврын эксэлтийн суурин дээр үүсэж байгаа гэдэг нь тодорхой учраас бол тухайн насанд эстроген дааврыг бууруулахын тулд ямар аргаар бууруулах вэ? Цусны дотор гэдэг. Цуснд байгаа эстроген дааврын төвшнийг бууруулахын тулд бид нар дэлхийн нийтээр хэрэгжилж байгаа эмчилгээний аргуудыг, эмийн аргуудыг хэрэгжилж байна. За тэнд болох дороос одоо тэр Визана гэдэг одоо манай эндометриозын групп байгаа. 5000 гаруй үнэтэй групп байгаа. Тэд нар өнөөдөр намайг одоо ингээд эмчийн ярилцлага сонсгоор байна гэдэг ингээд санал гаргасан баг. Том нийгэмлэг байгуулагдсан байгаа Монгол улстай. Удам бэхий холбоо гэдэг. Тэр нийгэмлэг байна бол ерөөсөө одоо тэр дэлхийн очоод байгаа хурлууд нь шүү дээ. Тэнд одоо энэ илтгэлүүдийг тавиулах, өргөжүүлэх, үйл ажиллагаа сайжруулах, за тэгээд өвчлөлийг бууруулах, аль хордог зөвлөгөө өгөх, нэг нэгэнтэй туслах зориулагдсан тийм нийгэмлэг. Манай өвчтөнгүүд өөрсдөө одоо дараагаар нь захирлаар нь ажиллаж байгаа. За би бол өөр ингээд зөвлөгөө, мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөөд ингээд явж байдаг. Тэгэхээр тэр өвчтөн үйлчлүүлэгч нар бол зовлонгоо сайн мэдж байгаа. Маш сайн ойлгож нэг нэгэндээ туслах хэрэгтэй гэж ингэж би зөвлөдөг. За тэгээд энэ дээр бол даавар бууруулахын тулд сүүлийн жилүүдэд бол бид нар нөө дааврын биелүүлэлт үнэтэй байдаг байхгүй юу? Одоо тэрхийн төвшөнд одоо хүрсэн хамгийн одоо даавар сайн үйлдвэрлэгдэг дааврын төлөө их зүтгэж байгаа одоо улс бол Герман улс байхгүй юу? Тэгээ Герман улсын одоо тэр Байерс фирм тухайлах юм бол ингээд өндөр технологи Байерс фирм чинь нээлэг эдлийн одоо том дэлхийд нэр хүндтэй том компани. Тэгсэн мөртлөө тэр нээлэг эдэл дотор манай мөнхөцийн шарвын дааврыг ингээд суулгаад тэгээд тэр умаас ав дотор байрлуулад өгчдөг хүртэл тэгж өгцсөн. Тэгэхээр бид нар бол өндөр хөгжилтэй орнуудын тэр өндөр технологиор бүтээгдсэн зүйлсүүдийг эмэгтэйчүүдэд хэрэгжүүлэх нь чухал байна. Тэгэхээр тэр их өндөр өртөгтэй тусаад байдаг байхгүй юу? Тухайлбал бол тэр ерөндөг умаас авд байрлуулахдаа даавар авсан ерөндөгийн үн нь одоо $500 үнэтэй байдаг. Тэгэхээр одоо нөгөө сая гаруй төгрөг болоод явчих дараа. Тэгэхдээ бол 5 жилийн хугацаатай тавигддаг. Тэгэхээр тэр болгоом бас толгой дараалан тэрийг аваад тавиад авах боломж хүний чадах хүн байна, чадахгүй хүн байна. Тийм шүү дээ. За дахиад тэр уудаг эмүүд байна. Одоо Dionagest гэдэг юм нь бол дэлхийн нийтээр бол хамгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн Герман. Тэгэхээр залгуулаад одоо тэр generic-үүд үйлдвэрлээд байгаа тэр одоо Венгерд үйлдвэрлэгдсэн одоо тэр Болгарт үйлдвэрлэгдсэн гэх юмтер юмуд нь generic дагалдан адилхан үйлчлэгээтэй бас л цусны дотор байгаа эстроген дааврыг бууруулах, энгийн одоо өндөгчийн шарвын дааврыг бууруулах, хайбрид даавар байдлыг гаргасан юм үүд байдаг. Нэг сар уух нь бол 130-аас 180 мянган төгрөгийн үнэтэй. 28 ширхэг. Тэгээд доотлон даавар юм бол 6 сар хэрэгэлдэг байхгүй юу. Тэгжиж үр дүн төрөн. Тэгэхээр зэрэг бас ялгаа авахгүй нэг сая төгрөг орчим жилд тэр юм битээ. Жил болгон хэрэглэн шүү дээ. Тэгэхээр 2 жил хэрэглэх юм бол 2-3 сая төгрөг. 3 жил хэрэглэх юм бол 10 сая төгрөг. Зөвхөн тэр юмд зарцуулахаар ийм байдаг байхгүй юу. Тийм болохоор энэ ийм дааврын өндөр технологиор бүтээгдсэн юмуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулж өгөөч гэдэг саналыг би бол ингээд байнга тавьж явдаг. За тэгэхээр манай энэ нийгэмлэг бол сая одоо байгууллагуудаа бид нэг ингээд хурлаа хийгээд ингээд асуудлыг тавиад манай их барих эмэгтэйчүүдийн холбоон дээр тавиулдаг. Тэгэхээр яам ингээд бичиг энтрээ өгсөн байгаа. Тэгэхээр бол энэ дэр өстө нөгөө гигэн байдлаар хараад энэ хэдхэн тооны нэг за эндометриозтой эмэгтэйчүүд бол Монгол улсад нэг үе шатаараас хамааруулаад нэг 45,000-аас 50,000 байгаа гэж би бол өөрчлөсөн тооцоолол бодож байгаа. Бас өндөр тоо шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Нөхөрчгийн насны эмэгтэйчүүдийн 6-аас 7 эмэгтэй тутамд нэг байхгүй юу? Нэг 6-аас 7 эмэгтэйчүүд нэг тохиолдно. Тэгэхээр зэрэг 40,000-аас 45,000-аас 50,000 орчим нөхөрчгийн насны эмэгтэй бол эндометриозтой байгаа гэж өөрчлөсөн тооцоолоор байгаа. Тэгээд яг одоо энийг
бид нар бол одоо ямар ч байсан нийгэмлэг байгуулагдсан ажиллах одоо юухаа явцад бол наривчлаад бол бид нар ингээд судалгаа тооцоо юм гаргах тийм. Модон бид нар болохоор тэр Мэрим гэдэг судалгааны компанид нөхцөл байдлын судалгаа хийж үзсэн байхгүй. Тэгэхээр нийгэмлэг үйлдэл хандаж байна гэсэн үг. Тэгээ тэр судалгаан дээр бол ингээд их олон хүн одоо ингээд санал өгсөн байдаг. Энэ эндометриозын имийг даатгалаар хямдруулж өгөөч гэдэг тэр бараг ер нь 90-с дээш хувийн санал өгсөн байдаг. Тийм учраас энэ бол нийгэмд хандаж байгаа хүний төлөө гэсэн ажил учраас одоо нэгэнт одоо нэг сошиал хандаж байгаа учраас энийг нэг зөв болгоод өгөөсэй гэдэг асуудлыг одоо ч гэсэн би тавьж явж байна. Хүмүүсүүдийн төлөө. Одоо та чи яг энэ эндометриоз гэдэг энэ сэдвэр докторийн зэрэг хамгаалсан Монголд одоо би ганцхан гэж сонссон. За тиймээд эхний хүн л байгаа. Тэгээд зөндөл олон хүн явцаар одоо шавнар хамгаалах ажил хийх баха. Эхний хүн нь л би байгаа эндометриозоор яг одоо ингээд хамгаалсан эхний хүн л би байгаа. Энэ ингээд яагаад ингэсэн их тэр зэрэг энэ өөрчлөлт бол сүүлийн жилүүдэд ихсээд тэгээд яг ингээд туршлагатай юм хийж энэ ажлыг хийхгүй бол тэр болгон одоо тухайн дурангийн мэс сураагүй юм чинь хийгдэх хэцүү байлаа. За тэгээд заавалч эмэгтэйчүүдийн өрөвсөл дотоод шүүрлийн одоо мэрэгжил олсон. Тэгээд мэрэгжил дээрээ 5-аас дээш жил ажилласан энэ өвчнийг бүр яг сайн ойлгож чадсан. Олон хагалгаа мэсэлд орсон ийм хүн хамгаалах нь чухал юм аа гэж манай багш нар ярьдаг. Тэгээд одоо намайг бол одоо ингээд судалгааны ажлын дэмжиж ингээд бас докторийн зэрэг хамгаалуулахад их түлхэж болсон эрүүл мэндийн ухааны их сургууль их хураахын эмэгтэйчүүд судлалын химийн багш нар бид бүгдээрээ л энэ төлөө зүтгэж ингэж явж байгаа гэж. За тэгээд Америк нэгдсэн улс ихэд бол жилд 22,500 мянган доллар зөвхөн эндометриоз төсөөлдөг. Урьдчилан сэргийлэх хүндрүүлэхгүй байх эмчилгээний та судалгааны ажлын 3 юмд чиглүүлж. За Австрал бол бас 22 сая Австрал доллар жил болгон төсөөлдөг. Энэ гэх мэтээр улс орнууд бол яг энэ өвчин чиглэсэн арга хэмжээ авдаг байхгүй юу да. Ягаад гэвэл нийгэмд халтай байна гэдг нь бүгд мэддэг болчихсон байхгүй юу. За тийм учраас энэ дээр бол онцгой хараасаа гэж би төрцөг асуух хүсэж байна. Манайд бол юу байна вэ? Одоо энэ хөдөлгөөний чадвар алдалтын хувь тогтоох гэдэг тэр хурлаар бол ингээд ороод би. Бүр заалтаар бид нар ингээд оруулаад нэг хөдөлмөр нийгэм хамгаалалын яамс над руу уцтаж яриад зүг санал аваад их хураахын эмэгтэйчүүдийн мэрэгжлийн салбар зөвлөлийнхэн бид нар ярилцаад байнгын шалгаад өвчтөй мэцлэгээд үр дүнгүй байгаа. За тэгээ хөдөлмөрийн чадвараа алдсан эмэгтэйчүүдэд хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд тохирсон тодорхой хэмжээний одоо мөнгө тийм ээ одоо ядаж эмээ аваад авах тийм мөнгө өгөхийг л одоо зөвлөсөн. Тэрний дагуу бол одоо сүүлийн 2 жил бол нэг нэлээ хийдэн хүн нэг за хуруу дарамдөө гэж зайлуул нэг 10 гаруй л хүн тэр юунд хамрагдсан байдгийг. Тэгэл зайлуул ингээд өвдөд ядаад орсон усуд нүүрэн дээр нь бол харагдахгүй шүү дээ энэ өвч. Тэгээд тэр чинь одоо нотлоод ингээд тавихаар заавал нөгөө шинжилгээ аваад ингээд хагалгаа хийгээд юм уу нэг ямар нэгэн байдлаар инновацив арга хэмжээ хэрэглээ тэрийг аваад чинь нотлцсон байх хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр шинж тэмдгээр юм уу таны өгүүл хэмжээр бол бид нар ийм өгөх боломжгүй гэж ингэж хэлдэг. Гэхдээ дөрслөл онцлогоотойгоо нийлсэн одоо би бол тийм санал тавиад байдаг. Дөрслөл онцлогоотойгоо нийлсэн олон мэрэгжлийн эмчнэр хамтраад яг энэ муу юмаа гэдэг ингээд баталцсан байнгын шалгаатай тухайлах юм бол тахир гисцэг шууд гээл тэр гисцгээс чулуун гисцээр аваал ингээл гээгүй байгаа тийм байгаа тохиолдлуудыг бол бас оруулах нь зүйтэй юм аа л гэж. Дахиад тэр ингээд заримдаа нотлогдоогүй эдийн шинжилгээгээр эд аваад өгсөн ч гэсэн нотлогдоогүй байдаг баг. Тэгэхээр зэрэг нөгөө эмгэх судлалын тэр нөгөө лабораторич нь хүчин чадал сайтай хэрвээ тэрийг нотлохын тулд яг ямар үед нь яг хагалгаа дуусангууд аваад фрозен секшн хийх ёстой юм уу? Эсвэл формалин хийчихээр одоо тэр нөгөө эд нь уусаад алга болчиход байгаа юм уу гэх мэтээр зарим тохиолдолд нотлохдохгүй байгаад байгаа байхгүй юу? Ийм байдал дээр бид нар цаашдаа бол эрүүл мэндийн салбар анхаарах ёстой. Энэ бол одоо бүр байх ёстой зүйл гэж ингэж би аль аль салбар ганцхан манай эмэгтэйчүүдийн салбар тийм байна. Ганц та бүгд л ноцолтоод авах биш тий. Эрүүл мэндийн салбар тэр чигтээ энэ дээр нийгэм тэр чигтээ энэний төлөө байх ёстой юм байгаад байгаамаа гэд ийм саналтай байна гэж. Тэгэд одоо би харин танаар нөгөө түрүү гадны бас туршлагуудыг яаж эмчилж оншилж гин гэдгийг
яриулъя бодож исэн. Та бас зарим зах цухаасан дурдаад энэ гадны улсууд бүр зориулаад төсөвч өгдөг юм бэ тий. Ганцхан өвчин зориулсан төсөв бүр ингэ төсөв. Харин тийм бэ. Тий төсвөлдөг. Чи манайш баг нөгөө нэг эрүүл мэндийн салбар гэдэл нэг ёстол нөгөө туслахын юм гэдэг шиг өгöd байгаа штэ нөгөө эмчнэр их ярьдаг штэ нөгөө эрүүл мэндийн салбар руугаа нэг жоохон хөрөнгө гаргаад өгөх юм бол ингээд манайх ингээд илүү гоё хөгжих гээд байна гэж яриад байдаг. Энийг бас таач бас ярианд бас илүү хөндөд байгаа маань одоо энэ ер нь өвчлөл энэ эндометриозын өвчлөл болон умаа хүзүүний хорт авдар өвчлөл яг умаа хүзүүний хорт авдар бол 2 өдөөч мөч он гэхэд бол 90-ээс алдар хүн хаваагаад ингээд вакцин хийгдээд ингээд багасах байна. Энэ өвчлөл бол тийм амархан бас буурахгүй. Одоо нөгөө вакцин шиг энд бол хамгаалах юм байхгүй байгаа тий. Тэгэхээр дэлхийн нийтээрээ энд аюу тум анхаарал хандуулаад байгаа нөхөр зүгээр хэрэгтэй. Энэ эрүүл мэнд дээр ингээд байгаамаа. Одоо ингээд таныг ажиллаж явах явцад тий би бол энэ өвчнийг ингээд таны ярианаас сонсоход эмэгтэйчүүд маань өөрсдөө бас их анзаарч явах хэрэгтэй юм байна, ажиглаж явах хэрэгтэй юм байна. Ямар нэгэн одоо арай нэг өөр төрлийн өвдөлт те зовир шаналгаа одоо юу гэдэг ийм шинж тэмдэг илэрвэл аль болох нөгөө мэрэгжлийн эмчид хандаад өөртөө цаг нар зарцуулаач гэдэг талаас нь би бол ойлгочлоо тоо. Тий. Тэгэхээр яг энэ одоо анзаарахгүй байдлаасаа ч юм уу те хайхамжгүй байдлаасаа болоод хүндрүүлсэн тохиолдол бас байна. Дийлийнх нь тэгээд байхгүй юу. Яг тэгвэл ингээд манайхан энэ хэрэглээд ингээд тухайлах сурцсан байдаг байхгүй юу. Тэгэл энэ юм өвдөлтөөр ирэхээр зэрэгэл ибупрофен ганц нэг уучих. Өвч намд ахлуугаад тийм шүү дээ. Ибупрофен ганц нэгийг уучихтар бас технологийн шулуун гэзэр ганц нэгийг хийчихэр өвч намдчихар зэрэг гайгүй юм байна гэдэг ингээд тэгэл юм бахтаа гэд яваад байдаг байхгүй да. Тэгэхээр зэрэг энийг системтэй явах нэг чухал. Хамгийн түрүүнд барьж авах юм бол одоо бидний тэр нэг стероид бос өрөөстэй эсрэг юм гэж ярьдаг тэр ибупрофен, индомитацин диклофенак наатар нь бол зөв. Энэ бол энэ гурван юм бол гуруула үргэлжлэн эсрэг үйлчлэгээтэй юм байхгүй юу. Манайх бол өвчин намдаа халуун бууруулах зорилгоор хүүхдийн парагтик төр болон бус парагтик ингээд өгөөд байдаг байхгүй юу. Бага тунгаар. Манай энэ парагтик төр бол өндөр тунгаар хэрэглэнэ. Хэрэглэхдээ одоо биений мэрхэр өвдөлттэй байгаад ууж байгаа бол хоногийн тунгаа 1800-аас 2400 миллиграм хүртэл уугаад 3 өдөр уух хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зэрэг тэр цусан дотор өндөр тунтай байх тусмаа энэ голомтод очиж тэр нөгөөх өрөвслийн процессыг намжих. Яг эмгэг зам амжилтанд ордог. Простагаландин гэдэг бодисын синтезийн эсрэг үйлчлэгээтэй учраас тэр яг одоо энэ өвдүүлээд байгаа шалтгаан простагаландины нийлэгжилт ихсэнээс болж өвдөд байна. Өрөвслийн элемент шүү дээ. Тэрний эсрэг цорын ганц үйлчлэгээтэй тэр ибупрофен, индомитацин, диклофенак наатар. Тэгэхээр энийг хэрэглэхдээ ганцхан уугаад орхиш өндөр тунгаар хэрэглэж эхлэх нь чухал нэгдүгээр асуудал. Энд дэр бис нэг эмч одоохон нэг юм санаалж байгаа. Одоо ингээд таны ярихлаар эмэгтэйчүүд маань магадгүй дур мэдэд бас ууж иж болох юм. Уух гад ээж иж болох юм тий. Энэ дээр бас болохгүй шүү гэдэг юмыг би бас давхар хэлмээр байна. Яагаад гэвэл эн чинь өөрөө өвчин нь айгүй ноцтой өвчин байна тий. Тийм тэгээд заавал нөгөө мэрэгжлийн эмч маань өөрөө ингэж үзэж жээж, шинжилж жээж, тогтоож жээж энэ имийн тунг нэмхүү яах вэ гэдэг имийг эмч маань гаргана шүү эмэгтэйчүүдээ тий. Тэгээ битόρийн яриаг ингээд шууд сонсоод эмэгтэйчүүд хамаагүй замбараагүй гэж бас тий ёстой болохгүй тий. Тэгэхээр эмчийн маань бас яриаг бас зөвөр ойлгоорой. Та үргэлжлүүлээ яриад би энийг бас анхааруулж өндөр тунгаар хэрэглээд хэрэглээд зэрэг баахгүй нөгөө өндөр тунгаар хэрэглэсээр байгаад илгэний эсэг эмтэйгээд нөгөө сөрөг нөлөөнд тэр штэ. Индомитацин, ибупрофен, диклофенак гэж сөрөг нөлөө нь их өндөр тунгаар олон хоног хэрэглэхээр элэг гэмтээд элгэний дутагдалд ороод хүндэрсэн тохиолдол байдаг байхгүй юу. Ягаад гэвэл нэг эдээд өрөөсөлттэй эмэгтэй тухайлах юм бол ингээд халуур хараал ибупрофен уугаал өдөрт 3 уугаасаар хагаад 14 хоногийн дараа эдээ ингээд бүр цоороо шолон гэсрөө цоороод хүндрээд ирдэг. Тэгэхээр үндсэн эмчилгээнд аль орохгүйгаа мэдгүйгээр эмх замбараагүй юм хэрэглэнэ гэдэг чинь хор шүү. За тэгээд тухайлах юм бол өрөөсөлт өвчтэй эмэгтэйчүүд огтуд байна. Тэгээд ибупрофен уугаад хичээлдээ яваад байдаг. Тэр чинь бас болохгүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар энэ дээр бол харьцангуй хандах хэрэгтэй байхгүй юу? Эмэгтэй хүүхэд гэдэг утгаараа багш нар ч гэсэн чөлөө өгөөд явуулаа бие үзүүлээд иргээд эмнэлгэн ч гэсэн нэг бас нэг хүрээд ирэхээр нь бас нэг чөлөөтэй хүлээж аваад найсгаар хүлээж аваад тийчдэг. Нэг оншийн барамжаа багцаа гаргачихдаг. Тэгэл нэг хатуу хахир байдлаас болоод ингээд за одоо очихоор надад ер нь бол аль болох зүхтах маягтай байгаад байгаа чинь буруу байгаа. Тэгэхээр энэ эмчтэй холбоо тогтоох ямар нэгэн байдлаар тэр одоо чирэгдэл багтаагаар
нэг ажлын цагийн нэг баг зарцуулаад юм уу эсвэл одоо тэр сургалтынхаа цагаас нь хомслоод байхгүйгээр үзээд ингээд эмчлээд өгөөд байх нэг чухал юм уу даа гэж би боддгийн. Тэгэхээр яг нөгөө ирээдүйн эхчүүдээ эмэгтэйчүүдээ эрүүл сарвал ялгах гэдэг шүү дээ. Тэгээд тухайн Омаа хөзүүний зүгээр жишээ татаад ярихад хор тавдрын эсийн шинжилгээ өгөөдгөөрээ гэдэг өрх дүүргийн эмнэлгүүдээр бүгдээр энд их барь сувлагч нарыг бэлдээ тавьсан. Тэгэхээр зэрэг яг ингээд хөрчгөн насны эмэгтэйчүүд очиод ингээд өгөхгүй зэрэг ажлын цагт давхцаад байдаг юм байна. Харин тэгдэг. Тэгэхээр 8 ажлын 8 цагтаа тухайлах юм бол очиод өгөхгүй зэрэг нэг эмнэлэгдээ тодорхой хэмжээгээр очирлоо. Тэгэхээр нөгөө очирлоод ингээд суухаар багтдаг. Тэгээ ажлаа тараад очихоор эмнэлэг хаацсан байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ байдал дээр бол бас аль талдаа төр засаг. Тийм тэр одоо эмнэлгийн байгууллага албан байгууллага албан байгууллага тэр өөр албан байгууллагууд бол бүр одоо хувийн мөрчлийн байгууллагууд ялангуяа би нэг шинжилгээ өгөөд ирэх гэсэн юм аа гэхэр зэрэг чөлөөг нөгөөд явуулдаг байх хэрэг. Тэгээд зайлвал өдөржингөө очроочлоо чадаагүй маа гэд маргааш дахиж тэгвэл ийм байдал үүсээд байдаг байхгүй юу. Тэгээ энэ байдлаас бол зарим тохиолдолд ингээд тухайлбал шинжилгээ өгөх нь хоцорчдөг. Тэгэхээр зэрэг нөгөө шинжилгээ өгөөгүй яваад байгаа учраас явсаар байгаа хор тавдрын 1-р шат, 2-р шат, 3-р шат болоод ингээд хүндэрчээд байгаа. Хүндэрч байгаа нь мэдээд байна тий. За тэгээд эндометриоз муу ялгаа байхгүй. Өвдөд ингээд яаж байгаа л тэгэл ийм байгаа зүгээр болоод ингээд өдрийн дэглэм ингээл нэг дэглэмээр яваал хааш тий. Тэгэл явсаар байгаа л нэг мэдгэд хүндэрсэн байгаа гэдэг байхгүй юу. Тийм учраас эмчит хандна гэдэг чинь бол өөрийгөө харилж байгаа л нэг асуудал. За эмчнэрийн тухайд бол ямар нэгэн байдлаар цаархлахгүйгээр үзээд бас юмэг яаж өвдөхөвдөө гэд дотроо бодож явах хэрэгтэй байхгүй юу. Тухайлах юм бол ингээд өвдөлттэй биений мэрдэг хүн яаралтай тусламжаар шүүн өвдөд ингээд очихоор зэрэг л зөөрөө ингээл энэ харагдахгүй шүү дээ. Хитэн шинжилгээр энэ эндометриоз энэ гол унтвал яхаа ажиллахгүй. Шүүн ороо ажиллахад хэцүү дүүхтэй. Тэгэхээр таамаглах шинж тэмдэг гэдэг асраа багцаал барьж үзээд энэ саяда яг миний яриад байгаа нь 3 өдөр яг ингэж уугаад үзээрэй. Дараа нь дахиад одоо ингээд өвдөлтөө намсныхаа дараа эмэгтэй хандаа наривчсан шинжилгээ хийргээрэй гэдэг зөвлөгөө өгөх хэрэгтэй байхгүй юу манай эмчнэр. Анхан шатны зөвлөгөөгөө тохирох нөгөө эмийн тунг бас зөвлөх юм шүү. Тунгаа хоногтой зөвлөж өгөх хэрэгтэй. Бичиж өгөх. Хоногтой бичиж өгөх. Тэгээд энэс цаашаа асуудал нь ингэж шүү гэдэг. За мохор олгын чочим гөрөлтөд андуур гэдэг зэх ирдэг өсвөр насны хүүхдүүд эндометриоз. Тэгээд өвдөд байхаар зэрэг аппенdiктоми хоролгоог нь авчлаа. Хэсэг хугацааны дараа дахиад өвдөлт нь намдахгүй шүү дээ. Эндометриозын шалтгаантай юм чинь. Тэгээд байхаар зэрэг их тавиа шинжилгээ хийгээд үзсэн чинь өндөгчөнд нь уйлахаа үүссэн байх юм тэрийг авчиж байгаа. Дахиад хэсэг хугацааны дараа нөгөө өндөгчнийхөө уйлахааг авчиж байгаа. Тэгээд нэг өндөгч наа дахиад ингэсээр сүүлдээ умаагаа ахуулаад тэгж явах тохиолдол байна. Тэр тохиолдолд цөөнгөө шүү. Цөөнгөө. Тэгээд 30 хэдэн 29 наснда өргөдөлтэй болсон. Огт ирэх тэнгүү болсон. Олон дахин мэдсэлд орсон тохиолдлууд байгаад байгаа учраас энийг бас нэг тодорхой хэмжээгээр бас сэргийлэх арга хэмжээ авах нийтээрээ хандах нь зөв юм а гэж ингэж би бодож явдгийг. Олон дахин хагалгаа мэдсэл хийлгэсээр байгаад одоо бүр сүүдээ бүр одоо мэдсэлтээ одоо бүр эдгэрхээ байцсан тохиолдлууд байж идэг байхгүй юу. Тэгтээрээс зэрэг одоо 8 хагалгаанд орсон хүн байна шүү дээ. Яг энэ өвчнөөрөө. Тэгэл одоо ингээд яадаг вэ гэдэг тэгвэл нисаслын дараа ингээд даавар юм ингээд бууруулах юм уусан ч гэсэн тэр нөгөөх гялтанд байгаа эндометриозын голомтоос ингээд шингэн үүсээд яваад байдаг байхгүй юу. Наалтад хооронд жоохон шингэн. Тэгэл хагалгааны явцад гэх ингээд нөгөөх нь ингээд хуруу хөрөнгөт тэгээд салаа тэгээд соруулаад авчихаар зэрэг нотлохдохгүй. Тэгээ энэ тохиолдол маш олон байна. Тэгээд ингээд ийм байсан юм аа гэдэг ингээд бичээд ингээд явуулахаар нөгөө тэнд сууж байгаа нөгөө үзүүгээрээ сууж байгаа хүн чинь яаж миний тэрийг ойлгох вэ? Тэгээд тэр мэдслийнхаа явцад ингээд наалд салгаад маш төвөгтэй шүү дээ. Гэдэс ингээд наалдсан. Гэдсний ханаа ингээд бүр ингээд гогцоороод ингээд одоо тэр яг тэр нөгөө чалтаастайгаа наалдаад ингээд салахаар цоорч гээд байдаг. Цоороод аваад цоорхоос нөгөө аваад шинжилгээнд өгөөд ингээд гэсэн тохиолдлууд байна. Тэгээд ингээд гэдэс тайраа залгасан байсан ч гэсэн дараа нь тэр ингээд өвдөд яваад байдаг. Тийм байдал дээр бол харьцангуй бас манай энэ нийгмийн даатгал хариуцж байгаа хүмүүсд бас ойлгох хэрэгтэй. За тэгэл юм ярихаар ганцхан энэ өөрийнхөө энийг яриад байна гэж намайг бити одоороо энэ үнэхээр нийгэмд хэцүү байгаад байгаа учраас ингэж хэлээд байгаа шүү гэд. Эндометриозд нэг яаран бити мэдсэл хий. Яаран эрт мэдсэл хийснээс болж дахин мэдсэл ялангуяа нээлттэй мэдсэл бол
дахин хийснээс болж ингээд үүдэлт нь улам ихсээд ингээд байдгаа гэдгийг дэлхийн нийтээр ингээд бичдэг. Тэгээд хэрвээ мэслэх юм бол үе шатандаа тохирсон төгс мэслийг нэг л удаа хийж өгөл гэж. Тэрнээс өмнө болохоор зэрэг даавар зохицуулах хэмжлэгээ сайн хий, бас тэр өвдөлтөө намдах хэмжлэгээ хий, өргүүдэлтэй байвал өргүүдлийн нэмчилж өгөөл гэж. Ийм л таагдаг бид нар бол баримталж байгаа. Тэгэхээр өргүүдэлтэй байгаад өргүүдэл нэмшлэн их дээрээс зэрэг үр дамжуулах хоолой бүрэн гэмтсэн юм уу, гэмтээгүй юм уу, тэрний шалтгаан нь болохоор зэрэг хамгийн цаадал нь дийлийнх нь үр шилжүүлэн суулгалтаар л жирэмлэхгүй болохгүй болчиход байдаг байхгүй. За тийм учраас энэ дээрс анхаарах. За тэгээд урьдчилан сэргийлэх өвдөхгүй байх гэдэг дээр ер нь сүүлийн үед дэлхийн нийтээр анхаарал хандуулаад байгаа. Тэгэхээр энэ ядрахгүй, хит ядрахгүй байх нь их чухал. За тэгээд дархлаагаа маш сайн дэмжиж барьж явах нь их чухал. Дархлаа. Хүний дархан систем бол өөрийг хамгаалаад явдаг, өвчнөөс хамгаалдаг цорын ганц систем шүү дээ. Тэгээд дархан системээ байлгахын тулд хүн оюуны ачаал хит авахгүй байх хэрэгтэй. Унтаж амрах цагтаа унтаж байх хэрэгтэй. Хөдөлмөрлөх цагтаа хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэр одоо дэлгэцтэй тэр компьютерлдөө бол их удаан цаг суухгүй байхыг бодох хэрэгтэй. Тийм ээ? Нойргүй хонохгүй байхыг бодох хэрэгтэй. Эмхтэй хүн. За тэгээд тэр хөдөлмөр зохицуулалтаасаа гэж одоо хит ядартлаа ажил хийхгүй байх. За дараа нь тэр хоолны дэглэм дээр анхаарах тийм ээ. Хоол хүнсэн дээр одоо аль болохоор зэрэг чанарлаг тэгээд нүүрс ус багтаа эстроген даавар агуулаагүй. Адын сүүлийн үед дахианы маханд бол ингээл зөнтөөл яриад байгаа. Мэдээж асуудал тодорхой хэмжээгээр даавраар бортож эстроген даавар шүү дээ. Өндөгчийн эстроген даавраар бортож тэр өндөлүүлдэг л бахад. Тэр байдал бас нөлөөлдөг болов уу гэж би боддгийн. Тийм учраас бас үгүйсэхгүй. 100% тийм гэж би хэлээгүй. Гэхдээ бол бас үгүйсэхгүй л юм. Тийм учраас тэр тал дээр бас анхаарч яхад аль хор бага хэрэглэхийг бодох хэрэгтэй байна тийм ээ. Аль болохоор бага хэрэглэхийг бодох. За хэрэгэлдэг юм аа гэхэд яг сайхан чанартай зөвийг хэрэгэлдэг байхыг бага хэмжээгээр хэрэгэлдэг байхыг тийм ээ бодох хэрэгтэй. За Монгол улс чинь бол нөгөө удамд халтай халгүй хоол хүнс гэж яриад байдаг. 5 үеэрээ хэрэглээд ирсэн тэрнээс дээш 9 үеэрээ ч юм хэрэглээд ирсэн хамгийн халгүй хоол нь л манай хөхөр хоньны махал байгаа шүү дээ. Тэгээ тэрнийг их зөв хэрэглээд гэтэл дахиад өөр төрлийн хоол хүнснүүд орж ирэл инхээр зэрэг тэр харшил босод тэр эмгэгүүд ихсээ тэр тархлаа унаад ингээд хүн ингээд өвчлөл өртөөд байна уу гэд. Бас дахиад энэ орчны нөлөө байна тийм ээ. Агаар тэгээ одоо энэ стрессийн хүчин зүйлсүүд байна тийм ээ. Одоо тэр төгжрлээс өсвөлэл ингээд одоо энэ байдал чинь бол тодорхой хэмжээгээр хүний сэтгэл зүй дахиад дамжаад бол тэр эпигенетикийн хүчин зүйлсүүд гэдэг байгаа. Тэр эпигенетикийн удам зүй рүү бас удам руу халдах хүртэл тийм одоо сөрөг нөлөө нийгэмд их байна гэж ингэж бид нар үзэж байгаа. Тэрийг айлхаар бууруулах, багасгах, эрүүл байлгахын төлөө одоо эрүүл хоол хүнс, эрүүл агаар, эрүүл орчин байх ёстой. Тэгжиж хүн эрүүл амьдрна гэдэг. Энэ зохицрол энэ манай эндометр өөр ирэхгүй хөтлөөд оруулцдаг. Тийм байна. Тэгдэг. Таны саяны ярьсан шаардлагууд чинь манай дээр бол байхгүй зөрчигдөөд тий харин зөрчигдөөд агаар цэвэр агаар байна уу байхгүй энэ Улаанбаатар хотод ялангуяа одоо нөгөө орон нутагт аймагуд чинь гэсэндээ бас агарын бохирдолтой төгөлцсөн байна шүү дээ тоосчлт ихтэй хог шороо ихтэй хөрсний бохирдол гэл ингээд ярихлаар нөгөө болж байгаа юм байгаа мөн гэмбрик ямармаар тий баг эндээ баг нөгөө бодолтой баг эргээд стресст хэмжээний баг нөхцөл байдал бид нар ялтчгүй амьдраад байна л да тий тэгэхээр нийгмийн хөгжил гэдэг чинь угаасаа л хүний эрүүл мэндийн төлөө л байх хэрэгтэй тий тэгээ хүн одоо тэр биеийнхээ сэтгэлээр эрүүл байгаал хэлээд байж. Тэгэхээр тэр хүн чинь сэтгэл зүйн амьтан учраас нэгдүгээр сэтгэл зүйд эрүүл байх хэрэгтэй. Сэтгэл зүй тавтай байхын тулд орчин тавтай байх хэрэгтэй. Тэр тийм байж би энэ эрүүл байх хэрэгтэй. Тэгжээс нөгөө хэл нь эрүүл байх хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгэхээр төвчээл яваад байдаг төвчээл бас сүулдэ тесрэгдэх чинь зайлвал өөрөө ирэх байхгүй. Тэр сэтгэл зүйд нэг нөлөөлөд эхэлж штэ тийм ээ. Тийм байдал дээр ганц тэр хүний асуудал биш нийгмийн асуудал байхгүй. Энэ дээр бол явцаараа ер нь л бол 10 жил дотор 20 жил дотор бол энийг зохицуулах хэрэгтэй. Нэг Монгол хүн газрынхаа эрүүл мэндэд тий эрүүл амьдрах үндсэн одоо хуулийн дээрээ байгаа эрх байгаа шүү дээ. Хүний эрх зүй тэр эрхийг л одоо хангаж өгөхийн төлөө энэ нийгэм тэр чигтэл ажиллах хэрэгтэй юм байна. Бид хоёрын өнөөдрийн ярилцлага яг таны одоо яг энэ чиглэсэн яг энэ эндометриоз гэдэг юм те яг энэ өвчлөл рүү чиглэлчлээ л дээ. Гэхдээ би бас нэг юм асуумаар байна. Таны нэгэнтэй л одоо нэг их барих эмэгтэйчүүд чиглэлийн эмч учраас бас ер нь ингээд эмэгтэйчүүд маань хараад хахад
хайхрамжгүй одоо нэг хүнээс сургаар дуулсан им бэлтгэлүүдийг айгүй их уудгийн юм байна. Эмэгтэйчүүдийн одоо ингээл одоо энэ сав юунд их сайн гэсэн юмнуудыг дур мэдэж их хэрэгэлдэг юм байна. Тохиолдлын одоо энэ бэлгийн авдалд орсноор нэг бол одоо энэ хүсээгүй жирэмслэлт гэдэг юм дээр их хайхрамжгүй ханддаг тохиолдолж байна. Одоо сошиал дээр л зүгээр өөр хөндүүлэх юм зараач зарж гин үү авъя хүргэлтээр авъя ч гэдэг юм уу ингээд баг ийм зар явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байдал дээр эмч хүний хувьд таваас үзэгчдэд бас анхааруулж хэлээч энэ ямар эрсдэлтэй бэ, энэ ямар аюултай вэ гэдэг талаас нь энэ үнэхээр болохгүй шүү гэдэг талаас нь үнэхээр бүр ингээд одоо жирэмслэлтийг таслан зогсоох үнэхээр зайлшгүй шаардлага бол мэрэгжлийн марн яваач гэдэг талаас нь та үзэгчдэд бас анхааруулга зөвлөмж сануулга байдлаар хэлээч Тантай бас иймэрхүү тохиолдлоос үүдсэн одоо нэг юм эрсдэлтэй нөхцөл байдал бол тохиолдож исэн л хэлгүй энэ 32 жилийн хугацаанд Та бас зарим нэг кейсийг бас анхааруулах байдлаар бас үзэгчдэд ярьж өгвөл За тэгээд яг их байх асуудал эмэгтэй хүний өөрийн эрхийн асуудлаа гэдэг үндсэн хуулийн дээр бол марах заасан байдаг тэгээд тэрэн дээр одоо ингээд одоо төрөлөөдхийн цаашаа чимдээ энэ дээр одоо хүндрэл буюу хүний амь наснд аюултай байдал үүсгэж бол болохгүй. Энэний цаатаад бол тэр жирэмсээс хамгаалах жирэмслийг зулуулах тэр хүсээгүй жирэмслэлтийг одоо эмнэлгийн бос нөхцөлд хууль бусаар одоо зулуулах гэдэг чинь багтдаг. Таслан зогсоож байгаа. Тэгэхээр тэр яг тэр би ингээ олон жил эмч хийж байгаа хүмүүс одоо тахаар зайлуул нэг эмэгтэй ингээ зовж ин л доо. Хүүхдээ одоо тэжээж чадахгүй ч байдаг юм уу, хүсээгүй хүнээс жирэмсэн болсон ч байдаг юм уу, энийг тээмэргүй байдаг ч юм уу тийм. Яг зайлшгүй тохиолдлууд бол бас байгаа тийм. Үүсгэхэр зэрэг тэрнийг ингээд арга хэмжээ авахулах гээд эмнэлэгт ханддаг юм шиг байгаа. Хандах гэхээр түрүүний эхлээд ярьдгаар нөгөө цаг байхгүй нэгдүгürt. Эмнэлгийн нөгөө нэг одоо хүн сурталхын цааш нөгөө нэг ингээд манай систем чинь ингээд бас жоохон төвхтэй байдал байдаг шүү дээ тийм ээ. Тэр төвхтэй байдлаас эмнэлэгт очиж чаддгүй мó да гэж би нэгдүгürt боддог. Хоёрдугаарт гэвэл жоохон хугацаа хэдэрсэн байж магадгүй өөрийнхөө ажил байдлаас болоод ч юм уу нэг за тухайлх бол үр хөндлөлтийн одоо яг эмнэлэгт үр хөндлөх хугацаа бол 12-7 хоног 12.6-7 хоног шүү дээ. Бид нэг өөр татгшаа бол бүр зөөлрүүлсэн. 12-ыг татгшаа гэжсэн бол 12.6-ийн 13 хүртлийг бол бид эрт үеийг өөр хөндлөлтгээд эмнэлэг бол манай их хүүхдийн үеийн дүнстэй бүр чөлөөтэй бүр ингээд за бүр бити хамаагүй шинжилгээ шаардаарай гэд бид нэр одоо ингээд бүр ганц одоо тэр мазокын шинжилгээг нь авч үзээд тэгээд ингээд гайгүй төшгөл хийгээд өгчөөч гэд ингээд ингэдэм. Гэтэл маань 13-7 хоног өнгөрөө явчихаар эмнэлэг хүлээж авахгүй шүү дээ. За энэ хожим хугацаа одоо тухайлах юм бол хуулийн дээрээ байхгүй. Энэ хугацааг бид нэр хийхгүй зөвшөөрөхгүй гэдэг. Ингэнгүүт нөгөөдөл чинь ямар нэгэн байдлаар ингээд сошиалд хандаад ингээд явдаг. Тэгэхээр зэрэгэл тэр нөгөө хожим хугацааны том жирэмслэлтүүдийг чинь ямар нэгэн байдлаар зөрөгтэйгээр тэр ингээд зулуулах юмудыг эмчийн хараа хяналтгүйгээр бизнесийн журмаар зөвхөн одоо ингээд хувь хүн ингээд өгөөд байдаг. Тэр чинь аюултай. За яг хуу сохор азар зарим нь бол ингээд цулаад ингээд өнгөрцөн байж болно. Тэрэн дээр урамшаад юм уу ямар нэгэн байдлаар мөнгө олох гээд юм уу дахин хүнд тэгэж ийм өгөх юм уу дахин өөр хүний мэрэгжлийн хүний босгар дээрээс ийм авч уух юм уу их юм бол аюултай. Хамгийн айхтар нэг тохиолдол нь бол ингээд тэр ихс гэдэг биш тийм ээ тэр кесар мислаар төрсэн соригтой омоотой өмнө нь тэгээд тэрэн дээр ингээд ихс шигдээд ингээд ороод ингээд давсруу шигдсэн. Тэгээд тэр чинь нэг донтчаар ингээд ихсийн жинг ингээд барахцаалаад үзэхээр 5 сартаа жирэмсэн юм шиг байгаа. Байсан юм шиг байгаа. Том жирэмс. Бүр том. Одоо 27 хоног бол лав байгаа. Тэгээд тэгэхээр тэрийг ингээд зулуулах гээд өөрөө зайлуул хөргөөч байдаг юм уу тэгээд ингээд амьдралын нөхцөл байдлаас болоод тэр хүмүүс өдрөө хандаад явхаар нөгөөдөл нь ийм болгочих тараас зэрэг нөгөөх нь зулваа гарахаараа тэр ихс чинь шигдсэн байгаа юм чинь гарахгүй шүү дээ. Ураг бол гарчин. Тэгээд тэр ихс гарахгүй байхаар цус алднаа да. Тэгээд сав нь тодорхой хэмжээгээр агшаад ингээд цусаа тогтоогоод тэр шигдсэн ихсээсээ бага цус алдаад яваад байсан тохиолдол байгаа байхгүй. Тэгээд ингээд амь насны заалтар ингээд эмнэлэг дамжаал ингээд явж хамгийн юугаар тогтоож чадахгүй тийм онш тогтоох. Тийм дотроо асуудал өөрөө хэлэхгүй болохоор асуумжаас ингээд хүн за би одоо ингээд ингэсэн шүү гэдэг шууд хэлдэггүй мэн л да. Тэгэхээр хэлэхгүй байх тараас ингээд нөгөө инженер
өн төгөл биш юм байлгүй энэ одоо тийм юм байлгүй гэл ингээл баахан антибиотик тариулаад баахан цус сэлгүүлээл ингээл явцсан шалтгаан тодорхойгүй. Үнэ хэлж чадахгүй. Үнэ хэлсэн бол эхнээсээ зөв эмчилгээ эхэлсэн бол ягаад ч өөр дарах хэмжээ эмчнэр бол авна штэ. Тэгэхээр тийм байдлаас ингээд хүндрээд бүр ингээд маш хүндрээд ингээд бүр ингээд үжил шок халдгаар зүрхэн зогсдох дээрээ тулаад ингээд амь тарианд орж иж амь нас нь аврагдаж байгаа тохиолдол байгаа. Байна одоо яг ингээд байж байна. Тэгэхээр ийм байдал хүргээд байгаа цаад шалтгаан нь бол хүний өөрийн эрүүл мэндийн нэгдүгээр боловсрол тутмаг байна. Хоёрдугаар бас эрүүл мэндийн системийн одоо манай бас нэг тэр бас алдаа бас байж магадгүй. Тэгэхээр бид нар бол яг хожим өвөр хөндлөлт гэдгийг бол бас нэг жаахан бас чөлөөтэй хүний амьдралд нь нийцүүлмээр болгомоор байгаа байхгүй юу. Чи одоо хөргөж байсан гэсэн чи наа хүүхдээ гарга гэдэг тийм цаагаараа тийм хатуу юм шиг тийм байдлыг бол байлгамгүй байгаа. Тэгэхээр энэ их хурлын эмэгтэйчүүдийн эмчнэр дээр ингээд анхааруулan хэлэхэд бол за хуулийн дээр байхгүй ч гэсэн тухайн хүний хэр зэрэг хаана хяналтанд орж байна уу? Ямар одоо юм уух гэж байна уу? Тийм ээ? Гэдгийг тодорхой хэмжээгээр энэ ер нь цаанаас сэжиг өгөх байгаа байх шүү. За бол өөрийгөө бас ингээд хохироочих магадлалтай байх шүү гэдгийг бас мэдээд туслаад ингээд айлхаар зэрэг ойр хандаад над руу ингээд болохгүй яриараа энэ чинь ингээд тустай шүү гэдгийг иймэрхүү байдлаар ингээд хандаад байвал бас тодорхой хэмжээгээр буурах байх гэж. За тэгээд тэр жирэмснээс зулуулах тэр жирэмсэн таслах эмгүүдийг бол айлхаар зэрэг эмнэлгийн нөхцөл чөлөөтэйгээр нэг эмчийн хяналтын дотор мэдслийн эмнэлгүүд за ингээд бүр яг ингээд одоо үнэхээр энэ гарцаагүй нөхцлүүд хороо хоринж байдаг юм уу засаг сарханы байгууллагатаач байдаг юм уу хамтарч ажиллаад ингээд асуудлыг шийдээд өгч идэг амар авах. Энэ бол ингээд бүр хүндэрсэн хойно маш их хэмжээний эм тариа хэрэглээл маш их стресс үүрээл ингээд бүр ингээд амь тариан дээр тулахгүйгээр наан нь бас арга хэмжээ авчаад байвал зүгээр юм уу даа л гэж нийгэмдээ зохицохын тулд миний санал л тийм байгаа. Тэгэхээр уян хатан бодлого гэдэг юм аль талдаа бас баймаар. Эмчнэр маань ч гэсэндээ бас нэг тухайн асуудал төр нэг жоохон мэдрэмжтэй те нэг жоохон анзаарахтай байх. Анзаарахтай хандах. За энэ маань ингэхэд ээж магадгүй, тэгэхэд ээж магадгүй, тэгчиж магадгүй. Тэгэхээр тэр энийг би ингэвэл арай нэг хамгаалчих юм уу да энэ хүнийгаа. Тэгээд ийм байдлаар хандах хэрэгтэй. Нэг хүний эрүүл мэнд ч гэсэн бидэнд бол чухал шүү дээ тийм. Өө тийм байхгүй чи зүгээр бараг л тэр чинь цаагаараа болгоно чи өөрөө чи буруу чи шүү ингэж хэлэх тийм байдал бол үүсгэхгүй байхын тулд манай эмчнэр байгаасай л гэж хэцүүлдэ манай ажил хүнд гэхдээ хатууд уйлж бол багшаа уучлаарай зүгээр гэхдээ ямар нэгэн байдлаар тийм байдлаар хандаасай гэж их би боддөг юм аа. Тэглэхгүй байх. Одоо нөгөө Умаа үзний хорт тавдар гэд бас тий жилдээ одоо хичнээн чухал актер нас урж ийн эмэгтэйчүүд маань тий энэ ч ганц эмэгтэй хүнд ч хорт тавдар үүсэхгүй эрэгтэй хүн ч гэсэндээ бас хорт тавдартай болох юм эрсдлийг энэ одоо хүний папиллома гэж вирус үүсгээд штэ тий тэр энэс сэргийлэх вакцин гараад ирсэн чинь манай дээр нөгөө эсэргүүцдэг одоо антивакууд гэж ярьдаг шүү дээ тий. Эсэргүүцэгчд бас их юм аа. Энэ дээр та бас яг нөгөө мэрэгжлийн үнний үүднээс би бас үзэгчдэд иргэдийг тий мэрэгжлийн одоо энэ хүмүүсийн үгэнд одоо үнэхээр итгэхэ болцсон юм уу? Итгэл нь алдарсан юм уу? Эсвэл одоо ингээд аливаад нөгөө нэг шинжлэх ухаан гэдэг юмыг нөгөө нэг мэдхгүйдээ тэгээд нөө айгүй эсэргүүцэх юм их байх юм аа. Тэгэхээр энэ дээр бас та яг нөгөө мэрэгжлийн үнний байдлаар тий бас үзэгчдэд хандаж бас үг хэлээч. Үнэхээр одоо энэ вакцин муу юм уу тий муу байдлаа одоо дэлхийн 140 гаруй улс ингээ хэрэглэх юм уу тий энэ вакцин бол батлагдсан юм. За хар үгээр ингээд муу ойлгомжтой байдлаар ингээ хийцгэгчүүдэд Монгол хүмүүсүүдтэй Монгол ухаанаараа ингээ зөвлөхөд хүүхдүүдэд өлчиржүүлж гин гэж бодохгүй юу? Өлчиржүүлж гинаа гэсэн үг. Тухайлх юм бол тэр вирус тэртээ тэргүү гарахур маш өндөртэй. За тэр вирус хор тавдар үүсгдэг юм тодорхой. За тэр вирусын эсрэг одоо энэ хүүхэд чинь амьдрын штэ. Олон жил амьдрын таны хүүхэд одоо 11 настай 60 хэдэн нас хүртлээ ч юм уу 70 хүртлээ 80 хүртлээ амьдрах шүү дээ. Тэгээ энэ чинь одоо нэг вирусын тэмцэн штэ. Тэр вирустэй тэмцэн. За тэгэхээр зэрэг малаад явахдаа ингээд сөргүүлээд ингээд амьдрсан мал одоо тухайн ямар байдаг вүлээ амьдрах чадвартай байдаг гэдэг чинь. Тэгэхээр тэр вирусынхаа эсрэг сөргүүлээд амьдрах нь бол чухал. Дандаа хамгаалаад огт вирус тусахгүй гэдэг ингээд явахаар бас болохгүй болчиход байгаа байхгүй. Хит ингээд хамгаалаад огт вирус тусахгүй хатуу байж насан турш тэр хүүхдийг чадахгүй шүү дээ. Тийм учраас хамгаалах хамгийн ихний тэр өлчир байлгах гэдэг асуудал чинь дархлааж бололтой байхгүй юу та.
Энэ хортой биш. Энд ерөөсөө зүгээр тэрийг нэг айхтар хүнд хүлээж авч хэрэггүй. Дархлаажуулалтыг. Вакциныг битгий хүнд хүлээж ав. Одоо тэртээ дөнгөж төрөнгөд сүрээгийн вакцин ээж хийдэгч 24 цагийн дотор. 24 цагийн дотор. Тэгээд АКД-с гээд одоо хөхүүл ханиалгах татран сахуу гээд айхтар мохоо хүнд өвчний эсрэг 1 сар 2 3 сартаа дөрөвт вакцин бид нэр хийлгээл. Тэгэл хүүхдүүд байна өвчин туслахгүй. Тэр нянг байгаа шүү дээ. Сахуугийн бактери одоо коронавирус дифтери гэдэг чинь айхтар мохоо амьсгалыг шууд боогуулаад нас урдаг. Тэрээс хамгаалаад бид нар чадчихад шүү дээ. Тэр чинь өлчирж үлдсэн байхгүй юу? Өлчирж үлдсэн буюу дархлааж үлдсэн. Тэгэхээр тэр байгаад байдаг тэрийг сөрөөд амьдрах чадвархын суулгаад өгсөн л гэсэн үг. Тэгэхээр одоо хүн папиллон вирусын эсрэг дархлааж тогтоочлоо. Өлчирж үлчлээ. Тийм хортой биш шүү дээ. Бүр хоргүй болгоцсон. Ямар ч хорвоо ганц удаа л бид нэр 11 настай байхад нь хүүхдүүд ингээд октооддаа хөвгүүддээ бас тарчиг. Яг хоёр хүйсэн тариад байгаа шүү дээ, тийм. Ягаад гэвэл тэр кондилома гэдэг нэг муухай тэр хүний папиллон вирусын 6.11 дугаар хэлбэрээр үүсгэгддэг тийм муухай өвчин байдаг аахгүй юу. Тийм муухай байцааны хальс шиг засаасан муухай мургадаг. Тэр аанус тэр бэлэг эрэхтэн тэр бүр бага насны хүүхдүүд бүр ингээд тэр байгаад нас орсон тохиолдол над тэр байгаа. Бүр байна. Бүр нас орсон. Бид нар одоо ингээд эхлээд тэр аанус орчмыг ингээд хөнгөнд авсан ч гэсэн ганцхан тэр вирусээр үүсгэх зурагцгийн чи эргэн тойрон дандаа тэр нэг нянгуу давхар явдаг. Айгүй мохоо үнэртэй болдог. Нис хүрхэл юм болвол үжил халдваргаа цуснд нэг ороод тэгээд амархан нас ордог байхгүй. Тийм учраас тэрнээс ч хамгаалах гээд энэ дөрөвт вакциныг хамгийн сайн чанартайг энэ вакцин буюу тэр одоо дархлаажуул тогтоох тэр бид нар өөр ингээд Америк нэгдсэн улсаас ингээд одоо манай төр засаг бас болж л байна гэж би боддог. Нэгэн тал дээр хүмүүсээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө хамгаалуулгын төлөө байгаа учраас ингээд судалж байгаад ингээд хийж байгаа энэ ажилд бол заавал дархлаажуулах хуулийн дотор бол оруулж өгсөн байгаа. Тэгэхээр хуулийг л нэгдүгээр зөрчихгүй. Хоёрдугаар тэгвэл хүүхдүүдэд чи өлчирж өгж байгаа шүү. Тэгээд тэрэн дээр хүүхдтэй хайртай хүн болгон энд зөөр хандаасаа л гэж энэ чинь бол бодож байна. Та уучлаарай түрүүнийхээ тохиолдлыг жоохон ярьж өгөхгүй тий яг одоо тэр нэг байцаа шиг тэр нэг ургацэг гэдэг шүү дээ. Тэр кондиломо яг л хүний папиллома вирусээс өөр үүсгэхгүй. Одоо гард ингээд үу байдаг шүү дээ. Тийм, хуран дээр үу гарчдаг шүү дээ. Үу ээжсэн тэр чинь папиллон вирус шүү дээ. Арсны папиллон вирус аахгүй. Тэгжээс дархлаа сайжрахаар унаад алгуулдаг хорвоо. Их оролдоод байвал өхөн хортой аваад бас зүг байхгүй юу. Нэг тэр папиллон вирус чинь дотроо 100 гаруй нэр төрөл байгаа шүү дээ. 100. Тэрний яг омоо хөзөөний хорт хавдар үүсгэдэг хамгийн хороо чанартай 16 18 дугаар тайпинг эсрэг нэг дугаарт. Хоёрдугаар тэр 6 11 гэдэг нь тэр нөгөө үүгээд ирээд байгаа тэр бэлгийн тэр уруул орчим аанус орчим үүсдэг маш том байцааны альс шиг ургадаг тийм мохоо ургацэг байдаг. Жирэмсэн үед бүр ингээд бид нэр бүр аргаа бардаг шүү. Жирэмсэн одоо хэд хэдэн тохиолдол хамгийн сүүлийн тохиолдол энэ жил одоо ингээд бид нар яах вэ одоо багшаа ана гэл ингээд шууд хагалгаа хийхээр зэрэг жирэмсэн үжил халдвараар хөндөрч гээд байдаг. Тэгэхээр бид нар бүр төртөл нэгж байж байгаад хагалгаагаар төрүүлээд тэгээд дараа нь дотор ус иргэдэг мэслэр авах гэдэг. Бүр 42 хоног төрсний дараах эрсдэлтэй үе өнгөрснөөс хойшоо дархлаагийн дэмжиж байгаа тэгээд мэсэл гэдэг байхгүй юу. Энэ байдалд хүргэхгүй байх нь чухал. Тэр бага насны хүүхэд бүр ингээд одоо хараа хяналтмаатай л хүүхэд байсан. Тэгээд одоо тэр анус орчим нь ингээд их том үссэн. Тэгээд хүүхдийн мэслийн эмчнэр бид нар хамтарч мэслээ хийгээд тэгээд хэсэг хугацааны дараа дахилт өгж ургаад тэгээд дахилт тэр хүүхд бид нар бас вакцин тарьсан шүү дээ. Тэр нэгэн тэгт өвчлөлтөө энэ вакцин тариад нэмэргүй байгаа. Тэгээд бид нар өөр нэгдсэн байгууллагынхаа нийлж байгаад бүр захиал завшиж ирээд энэ хүүхд ядахтаа өөр штамаар өөр тайпаар үүсгэх хөндрүүлэхгүй байхын төлөө нэг даймжруулахгүй байхын төлөө ч юм уу вакцин хийгээд нэрс хийжсэн. Тэгээд аргаа барсан төлөвлөө шүү дээ ерөөсөө тий. Тэгээд чиг даймжирч хүчирч чадахгүй байж байгаад бид нар төв хүүхдийг л алдсан. Тэгэхээр энэ кондилом вирусын энэ муухай халдвараар өөр хүүхдээ алдахгүй байхыг бодох хэрэгтэй. Тэгэхээр өлчирж үлэх гэдэг дээр санал нэгтэй байгаад тэгээд хамруулчаасаа гэж хүсэх байна. 32 жил эрүүл мэндийн салбарт яг энэ их барих эмэгтэйчүүд чиглэлээр ажилласан хүний л тий би одоо ингээд хэлж байгаа хүсэж байгаа гуйж байгаа л үг шүү дээ. Яраа октоос эхлээд бүр өтөл буураа 80 хэдэн нас хүртэл надад имжлүүлсэн амнасаа оруулсан олон тохиолдлууд байна. Тий тэгэхээр ингээд
энэ бол ингээд тэрнээс битгий зайлсхийгээсэ гэдгийг би бол эмч хүний хувьд л хүсэж гойж байна. Тэгээд айлхоор зэрэг тэр хүүхдийн сайн сайхан төлөө байгаа гэдгээ сайн бодоод тэгээд ямар ч аюулгүй гэдгийг бодоод тэгээд тархлаажуулалтандаа сайн хамрагдаарай гэж хүсье. Баярлалаа эмч. Манай одоо ингэ подкастын маань зочин эмчнэр бас оролцохдоо бас иргэдээ хүмүүсээ тий ингээд өвчнөөсөө өршлөн сэргийлээд ийм байгаа ч ядж л эрүүл мэндийн үзлэгтээ хамраад өгөөч хамрагдаад өгөөч тий одоо нөгөө зөв тохиромжтой эмчилгээг нь цаг одоо юугаар нь тий хугацаанд нь тохируулаад хийлгээд өгөөч гэгээд ингээд их гуйдаг аргадсан байдлаар тий гуйх байдлаар их хилдэг одоо энэ зүйлүүд байх хэрэгтэй бид нар тийх хэрэгтэй. Тэгээ танаас ч бас яг л ийм л хандлага гарч ирлээ. Тэгээ үнэхээр бүр ингээд гуйж ингэж учирлаж тий тайлбарлаж ингэж л яахгүй л бол ерөөсөө иргэд маань бас их тэгээд нөгөө өөрсөн дээрээ тохиолдог болохоор зэрэг тий яг үнэ хүн мэддэггүй байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо ухаалаг амьдрна гэдэг чинь хүний ингээд алдаа дутагдал болон хүний ингээд ямар нэгэн кейс тохиолдлуудаас хараад ухаарад тийм байдал би хүрэхгүй шүү гэдэг ингээд өөрийгөө хамгаалаад явах чинь их чухал байхгүй юу. Наад зах нь л тэр тийм байхгүй юу. Нийгэмд ингээд байгаад байна гэдгийг ингээд хүмүүсд хэлээд байна шүү дээ. Тийм учраас тэр байдлаас одоо хүүсэхгүй өөрөө тэрэнд өртөхгүй байхын тулд бид одоо яах хэрэгтэй юм бэ? Би яах хэрэгтэй юм бэ гэдгээл мэдрэг боловсруулаасаа авч явах хэрэгтэй баг. Хамаагүй мэрэгжлийн нэр томьёо хэрэглэхээр бас хүн ойлгохгүй. Бас тийм тийм. Ойлгохгүй. Тийм учраас бол айлхаар зэрэг бодож би одоо тэр өлчиржүүлэх. Тэр вирустэй дасан сөрж амьдрахын төлөө хүүхдэд тусалж яана л гэж бодоор одоо ойлгох байх тий. Гигэ Монгол пэйж хуудасаар үзэгч тань төрдөг Гигийн эрүүл мэнд подкастын энэ удаагийн зочноор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэрэгжлийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх цэргийн эмч мөнх хоёр өргөдөө оролцлоо. Таны ажилд бас амжилт хүсье. За баярлалаа та бүхэндээ их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. Хүн эрүүлэл байвал тэгэл болоо бүх юм окей шүү дээ. Үзэгчд манаас подкастын доор манаас дараа ямар сэдвэр бас эмч өрж оролцуулах хүсэлтэй байгаа ч гэсэн бичгэд бол бид бол таны хүсэлтийн дагуу танд одоо тухайсан одоо мэрэгжлийн эмчийг урьж подкастт орох юм бүрэн боломжтой шүү гэдгийг бас энэ удаад далимдуулаад бас хэлчих зүйтэй баг. Ингээд Гигийн эрүүл мэнд подкастын хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин нэг шинэ зочинтой эрг уулзлаа. Баяртай үзэгчтэй.